Сайн байцгаана үзэгчдээ, мөрөөдлийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ дугаараасаа та амьдралаа өөрчлөмөр байна. Зорилт төслийн цуврал дугаарыг үзэгч танд хүрэхээр бэлдсэн байна. За 2023 онд бид та амьдралаа өөрчлөмөр байна. Зорилт төслийн 9 дугаарыг үзэгч та бүхэнд хүргэжсэн. За энэ төслийн хүрээнд 9 оролцогчдыг өөрсдийнх нь хүсэлтээр сонгон авч технологийн эмнэлэгт 21 хоногийн цогц эмчилгээ үйлчилгээнд хамруулсан. За мөн бид нэр ажилтаа, мэрэгжилтэй, орлоготой олох яаж байгаа. Нийгмийн асуудлыг шийдэж өргөө цагаан гэртээ олгосныг үзэгч та бүхэн санаж байгаа хаа. Тэгвэл одоо энэ удаад бид та амьдралаа өөрчлөмөр байна. Зорилт төсөлдөө нийгэм хамгааллын төвөөс 5 оролцогчоос сонгож авсан. За нийгэм хамгааллын тусгай төв нь 9 дүүрэгт одоо харьяал харгалзахгүйгээр тэмэл амьдралаар амьдарч байгаа ийм хүмүүсийг хүлээн авч үйлчилдэг ийм байгууллага. Тэгээд энэ байгууллагт ирж байгаа дийлэнх хүмүүс нь 90% нь архины хамааралтай буюу архин дондох эмэгтэй ийм хүмүүс ирдэг. За энэ хүмүүсээс бид нар өөрсдийнх нь хүсэлтээр 100 гаруй хүмүүсээс 5 оролцогчоос сонгон авсан. Одоо өнөөдөр аддиктологийн эмнэлэг дээр 14 хоногийн дөрвсийн хөтөлбөрт хамруулж эмнэлэгтээ хэвтүүлж байна. За тэгэхээр мэдээж ямар хүмүүсийн нэвтрүүлэгт оролцож байна, амьдрал нь хэрхэн өөрчлөгдөж байна, архины нэвтрүүлсэн хэрэглэнээс гарч чадж байна уу гэдгийг дараагийн цуврал дугаараас үзэгч та бүхэн хүлээн авч үзээрэй. Аддиктологийн төв арга продакшн үзүүлж байна. За амар гэрээ 10 дугаар хэсгийн бэлтгэгч нь таньж байгаа л үү дээ. Яагаад арх утсан юм бэ? Яга ядраад. Амьдралан өөрчлөмөр байна уу? Зорилтод төсөл. Эвис телевиз мөрөөдөл бэлдэг нэвтрүүлэг. За бид нэр аддиктологийн эмнэлэг дээр эхний ядлаар хүмүүсээ одоо нийгэм хамгааллын тусгай төвөөс сонгоод авчирсан байгаа. За бид түрүү жилээс хамтарч ажиллаж эхэлсэн. Тэгэхээр танахаас өмнө нь одоо 2 хүн хэвтэж эмчлүүлсэн. За 3 хүн хэвтсэн юм байна те. Шүрээ, Батөрж, Миг ах гэж те. За тэр хүмүүстэйгээ хэр холбоотойгоо ер нь үр дүн хэр гарч чинь бидэртэй бол холбосноор бол шүрээгийн үр дүнгийн нэвтрүүлгийг бол хийсэн байгаа. За өмнөх жилд орсон 3 хүн маань гурлаа маш амжилттайгаар төсөлтөд хамрагдаад дууссан. 2 иргэн маань бол одоо бие даасан амьдрал чилжээд нэг нь бүр гэр бүлтэй болоод гэр орноо барайд хөдөө орнот амьдарч байгаа. Нэг нь болохоор мэрэгжлийн дагуу хотын төвд эдлийн салбарт
ажил хийж байна. Нөгөө иргэн маань болохоор барилгын салбарт ажил хийж байгаа. Манай байгууллагаас оролцсон 3 хүн бол гурлаа. Ингээд амжилттай сайн явж байгаа. Энэ жил тэгээд танай байгууллагатай хамтраад, Адитогтой хамтраад манайхаас энэ жил 5 иргэн сонгон шалгаруулад дахиад энэ төслөө үргэлжлүүлж явж байгаадаа таатай байна. За өмнөх 3 хүн маань одоо хамгийн гол нь архины хэтрүүлсэн хэрэглэнээс нь салгах, дараа нь амьдралын өөрчлөх одоо өөртөө тулгамдсан нийгмийн асуудлыг шийдэх гэж цогцоор нь бид нэр энэ төслийг хэрэгжүүлсэн шүү дээ. Тэгэхээр энэ хөтөлбөрийн хүрээнд одоо шүрээ маань өмнө говьт гэртээ болсон. За их нэртэй болсон, тусдаа гарсан гэ. За мега хат маань улсын хурлын гишүүн Батлуутай одоо ээж бүрэн оёдлын машин өгсөн. За тэргээр өөрөө өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа гэдээ одоо үр дүнгээ харагдаж байгаа учраас энэ удаадаа бас танай нийгэм хамгааллын тусгай төвтэй хамтраад яг танахаас 100 гаруй хүнээс 5 хүнийг сонгоод өнөөдөр яг та амьдралаа өөрчлөмөр байна 2025 зорилт төсөлд одоо хамруулж байгаа. Тэгэхээр та бүгдтэй хамтарч ажилласандаа бас таатай байна. Бидний зүгээс ч гэсэн маш таатай. Бас баяртай байна. Монголын нэг ч гэсэн иргэн архины хамгааллын төвшинг багасгаад цаашаа архинаас гараад нийгэмдээ хөл нийлүүлэн алхана гэдэгт итгэлтэй байна. Төслийн үр дүн маань ерөөсөө тэр шүү дээ, тийм ээ. Тэгээд та бүхэнд ажлын амжилт хүсье. Энэ дэлмээр бас өөрийнхөө байгууллагыг зэрэг танилцуулчих. Манай болохоор нийслэлийн харьяа байгууллага нийгмийн хамгааллын тусгай төвгээд орон гэргүй зорилттой бүлгийн орц тарын шанаар хоноглоод яваад байгаа. Гэр оронгүй. За тэгээд хорих газраас суллагдсан, эмнэлгээс ирсэн гэх мэт бүхэл нийгмийн эмзэг давхаргын хүмүүст үйлчилдэг. Тэрийн үйлчилгээний ганц байгууллага байгаа. Тэгээд олон төсөл хөтөлбөрт хүмүүсээ хамруулахыг зорддог. Тэдний нэг нь танай телевиз Адитогтой хамтран явуулж байгаа. Энэ нэвтрүүлэг юм аа. Ингээд та бүхэнд сайн сайхны хүсье. Цаашдын ажилд бас амжилт хүсье. За сайн уу та? Сайн байна уу. За өчтөр уулзалт хийгээд сонгогдсон. За тэгэхээр хэр бэлтгэл хийв? Сэтгэл санааны хувьд, оюун санааны хувьд яг тодорхой хэмжээнд бэлтгэлтэй байлаа. Бас бодож орлоо тийм ээ. Бас нэгэн л өөрийгөө өөрчлөе, шийдвэр гаргаад энэ сайхан боломж олдож явахад нь ашиглаад амьдрал хавгаа өөрчлөөд өдөртөд авъя гэж бодож штэ. Сэтгэл санааны хувьд бол бас өндөр байна. Сайхан байна тий. За гэр бүлийнхаа хүнтэй сая уулзаад гэр бүлийнх нь хүн юу гэж байна? Гэхдээ ямар ч гэсэн 14 хоног эмэгтэй сайхан гэвтээд сайхан өөрчлөгдөд гоё болоод гараад байдаг. Эргээ сайхан уулзъя гэсэн. Өөдрөг сайхан урамтай л явлаа штэ тий. Сайхан болно гэж хүлээж байгаа байх гэж бодож байна. Тий. Сонгосон хүмүүсийн талаар бас зарим нэгээс нь үзэгчтэй бас танилцуулъя тий. За ерөнхийдөө бол их ихтгэлтэй байгаа. Ер нь бол эндээс бас нэг ихийнх нь бас дийлэх хувь нь бол гарч хоолол гэж найддаг л байгаа бас бид бүгдөө. Тэгээ та бүгд бас нэг юм сайхан нэвтрүүлэг хийж байгаад бид бүгдийн зүгээс болон манай хамт олон нийгмийн хамгааллын тусгай төвийг болон ажилчин албан хаагч нар маш их баяртай байгаа шүү. Та бүгд бас амжилт хүсье гэж хэлье. Тэгэхээр одоо хамгийн их нь хэр хугацаанд хэвцсэн хүмүүс байгаа танай дээр? Манай дэж байгаа хүмүүс. За ер нь их удсан хүмүүс гэх юм бол ерөнхийдөө нэг жил орчмол байгаа хүмүүс байгаа. Амьдарч байгаа гэсэн үг тийм. Амьдарч байгаа. Ер нь бол энэ Болдбаатар бай бол нэг одоо аягтаас бол яг 9 сар болж байгаа. Тийм. Бусдууд нь бол бас сайхан сайхан. Сэтгэл зүйч болоо нийгмийн ажилчид тэгээд манай албан хаагч нар бүгд энэ хүмүүсийн төлөө бас их ажилтдаг л да. Шингэл дэжгүй. За зүрхээр дэлсэх толгоо өдөх. За даалт нь бууцсан биш үү? За нааша зүрхээр гэж. Чи ихэд тарчих. Хамбаг. Арай алах юм. Зөөр юу юм бэ? Зөөр одоогонд болчихсон. Айгуу юм. Лор орондоо дэжгүй. Байн годын дээр би Хамрал гэсэн юм. амрандаа л юм байна. Хоолны шингэл гайгүй. Хоолны дурсан.
ийм ахын сонсох байхгүй. Айсан төгссөн сандарсан байхгүй. Яасан бэ нөө? За биеийн байдал нь ямар вэ? Зөөр. Зөөр байна уу? Толгой өвдөө, дотрмоо хорвоод байгаа юм байхгүй. За хоол ундандаа дайжгүй. Шинэ сайн унтж гинөө. Яарэ сайн байгаа юу? Шир хэрэг гал. Баггүй юу? Энэ хизэнээс үү? 2004 5. За гүнзгий ашиглаа. За сайн байна уу? За сууч. За биеийн байдал нь ямар вэ? Нэгдэл гайгүй жахаар нойр болох. Нойр байгаа. Хоол нойр. Хартар зүудэлж байна уу? Хатар зүгтж гайгүй. Айгу орой шүн орой болохоор жоохон хийм харах гэдэг сонсох байгаа юм байна уу? Ийм сонсох гээд Сонсох байгаа юу? За орой болох нь орон цагаар уу? хариуц. Юу сонсох гэдэг вэ? Чимээ дуудаж байгаа юм шиг. Таны дуудаж байгаа юм шиг. Аа. Үнэн нь ингэжсэн үү? Хизээ хамгийн сүүлд гэж хийм сонссон. Сая 14 онд манд сонсоод хоолнд нойр. одоо нэг жоохон юунаас ингээ амхан чочоод сандраад төгшөөд байгаа юм байна уу? Одоохон байгаа. Тэр нь гайгүй байна. Нарийн гиз тасраад. Тасраад? Нарийн гиз оюулаа. Аха. Тэгээ дараа нь нэг шүлгүүлээ. Айгу юу? Машин ходгийг хийдэг байна уу? За. 509 Болдбаатар. Болдбаатар 509-т ороорой. Тэр орон дээр очиод сайхан орд ирийнхээ цагаан эргэлийг засаад тэгээ өрөөндөө байж за. Одоо тэгээд эмч дуудаж стори нийнэ. За 504 лөө хаширт ороорой. Хаширт энэ орон дээр очив. За. Хаширт нь. Батбаяр 504 л орно. За өдрийнхөө хоолыг доороос идэх байх цагаан юугаа галзуухнасаа за. За насан жаргал энэ орон дээр хэвтээрээ за. Цагаан эргэлээ сайхан бэлдэж засаад тэгээд өрөөндөө байж за. Тэгээ хоолоо идээ дараа нь эмч дуудаж стори нээгнэ. За энэ 500 эренгээр гээд хорлох талхицлаа. За. Хашилттай гэмтрэ байдгаа? Байхгүй. За суцаар нь Airbox-ийн Piratstone гээд хоёр төрлийн суцаар хийгдэж шүү. За. Нэлээ нарийнхан суцтай юм шүү. За хатглаа шүү. Хаширт нь аль сургууль төгссөн, ам бүл хэдүүлээ гэд. Ам бол одоо ер нь гац бий. Ер нь ихчдүүтэйгээ амьддаг ус эмээтэйгээ. Одоо ганц хичмэн л байдаг. Дүү ах маань бол 25 дараа өнгөрсөн байгаа. Эмээ маань бас өнгөрсөн 98 настай өнгөрсөн. Би 84 дугаар сургуулийг 8 дугаар анги төгсөөд Барилгын коллежийг Сантехник гагнуурын төгссөн. Дараа нь төгсчөөд хүрээ дээд сургуулийг компьютер график дизайнерын төгссөн.
дизайнер мэргэжилт байгаа. Мэргэжлэрээ ч олон хэвлэлийн компанид ажилласан. Хаана ажилласан? Сэлэнг пресс, Royal Color, Судар Монх гэх хэвлэлийн компаниудад ажиллажсэн. Малын тусгай төвд эзэн ирсэн. 11 сард ирсэн. Эсвэл өмнө хаана амьдарч исэн? Манай гадуур хоноглал өгсөн. Гэхдээ яг нэг орцонд бол хандахгүй. Гадуур шүнжигээ алах нь зуны үйлрэл байсан болохоор шүнжигээ алхаал 5 сар хэрэгтэй баг алхсан юм. Тэгэл жоохон ядраад нойр өрхлөөр нар гараад дулаахан болохоор сандал дээр бэсэдэг гэдээ ярьдаг юм. Сандал дээр суугаагаараа нэг цаг 2 цаг унтаал. Тэгэл буцаад босоод алхаж явал найз нөхдөдөө нэг уулзсан. Ихэнх нь яг уулзах одоо жоохон зайгаа бариад ирсэн гэх юм уу. Жоохон уудаг болоод би хаач жоохон танир тэнхээ мотой болоод одоо нүүр ам юм болчоор жоохон хүмүүс жоохон зайгаа барих нь ихсээд ирсэн л дээ. Тэгээ яг сайн найзуудаас л очиод багсаах мөнгө аавна. Таныг махнаар хуур ахнараас очиж мөнгө аавна. Хууч ажиллажсэн газараас очиж мөнгө аавна. Тэгэл нэг бараг юм мэдхгүйгээр л яваад идэв гэсэн. Би өөрөө гайхаад идэв. Яаж юм мэдэхгүй яваад гэсэн л гайхаад. Жохон хөдөлгөөнтэй болохоор ууж идэх туртай болохоор шоуд юм аудыг л хүмүүс дуудахлаар гаргаал яваа цог шоудал явчихдаг. Архиа уугаал гэхлээр маргааш нь шартна гэхлээр шараа заавал тайлахгүй бол толгоо өвдөөл идэг. Тэгээ шараа тайлхлаар арай гайгүй гоё болчиход идэг. Тэгээд төлөв үргэлжлүүлэл уугаал гэсэн. Эхэндээ бол гайгүй үнтэй арх уугаал мөнгөтэй дөрөхтэй хата. Сүүлдээ бол хямдхан архинууд ууж гэсэн мэт. Хичээгээч бас зовооморгүй одоо ганц хичмийн өдөглөр хичээг бас зовооморгүй санагдав. Имэдүү ээж мэжгээ сандаг. Тэгэл нэм байсан мөр гэл ганцаараа шанална. Тэгээ шаналхтаа Бид өссөн. арх уух болохоор зүгээр болж байгаа юм шиг санагдаад арх уучна. Гэхдээ архийг бол эндээс хулгай хийж удлаа хийж уухгүй. Одоо сүүлдээ гэхдээ бол арх уугаад бүр дуршил болоод сүүлдээ хямдхан арх уудаг болсноос хойш хүний үлдээсэн тал пивми лаазтай би арх мархийг бол хамаагүй уучдаг болсон байсан. Арх мархийг амаар нь жуучдаг болсон байсан. Аяганд хийж уугүйгээр. Тэгэхээр би одоо өөрийгөө бас дараа нь ирүүлэлчээд бодож хат архичин болж байгаа юм байна. Тэгээ яг нэг жоохон өнөр та нар өнөрдүүлсэн нүүр гармаараа угаах гад нэг дэлгүүрүүд CUM UG-сээр дөрөөр гэхэлэр жоохон эвгүй хараад талаар ичээд гараа авчихна би. Тэгээ сэлб голын дагуу алхаж чата Америкчгийн тэнд сэлб голын тэр гүүрээд тэний тэнд ч нүүр аваачаал яваад. Тэнд ууж байгаа хүмүүс байдаг л да. Ууж байгаа хүмүүсээс би очиж гуйдгүй. Энд нүүрэндээ гээд нэлээд олон гэмтлүүд авсан ба шүү дээ тий. Согтуу байсан уу? Согтуу байсан. Энэ бол бүр хамар мамрыг бол бүр 10 жил юм зохиулж ирсэн. Билардны шаргаар зохиулж ирсэн. Тэр доор нэг янзлах гэж үзээд янзлахдаггүй цуг байсан хүмүүс савмах хийгээд татъя матъя. Тэгээ болохгүй ерөөсө болохгүй болохоор тэгээд явсан. Тэгээ дараа нэг янзлах гэж имлэгтэй очсон. Нармаа мармаач нь бүр байхгүй болсон байна. Шүүр мөрөн байхгүй болсон. Хагалгаанд бүр амар хагалгаанд талаараа хэлчихсэн. Тэгээ тэрийг бол өөрөө хийлгэмээр санагдаад идэх чи ерөөсө хийхгүй яваад идэг учраас олох ойлцсон. Ихчмэн болохоор хамрын чинийг янзлуулаад шүд амны чинийг хийлгчмээр. Шүднүүдийг бол билардны шаригтай хавсраад бүгдийг зөксөн. Эхлээл нэг 2 шүд унаал тэгэл үүдэн шүд унцглаа босчууд нэг гагдаг болчихсон юм лээ. Бихчлээ байхгүй болчихлоо. Тэгэл юм зулгааж идэхлээрээ сулраал болчихсон. Одоо бол 4-5 шүдэнд хавцсан байна. Тийм туслан доосгор нь хонхон дарддаг шүү заяа. За пиратстан тархинд сан сайжруулна, тархитлага амраан таашруулна. За ингээд энэ дээр өчтөг мөрөстэй. юм байна.
За танилцаа өөрийгөө танилцуул хэдэн настай, хингдгөө, аль нутаг усных уу? Би Баянгарын Эрдэнэ зөвцөг бол та наав шараа хөхтө насан жаргал гэдэг. Гэрээс зургуулаад тэгээд айлын эрхтэй гэсэн хамгийн баа. Иймэрхүүл өдөр хүртэл явж ирлээ дээ. За хэзээ орж ирсэн? Хотод 2000 онд орж ирсэн. 2000 он 99 оны дөнгөж 2000 оны ихээр л орж ирсэн л дээ. Ямар мэрэгчлээ? Ер нь би нэг тоогооч мэрэгчлээ. За мэрэгчлэр ажилласан уу? Мэрэгчлэр нэг хүүхд багтаа яг төгссөнийхээ дараа ажиллаж байсан л та. Тэгээд ер нь мэрэгчлэр нэг ажиллаагүй тэгэл нэг компанид нэг туслах ажил хийгээд тэндээ бас удсан бас тэр компанид бас одоо бас сүүлд нь нөгөө хүн доотлоос ажилдаг гэж доороос нь бас нэг ээлжийн дарга болтол ээлжийн мастер болтол бас ажиллаж тэнд ажиллаж байгаа л. Тэгэл нэг 14 оноос хойш тэр ажилласаа гараад ирнэ. Тэгэл одоо тэгэл ер нь бодоод энэ сүүлийн үед ингээд өөрөө бодож явах бодлоо ер нь тэгэл архинаас л хамгийн гол бүх юм болсон юм шиг санагддаг шүү дээ. Тэгэл архин ер нь дийлэгцэн архинд их гүн гүнзгий орсон. Тэгэл хэдэн жил болсон гэсэн үү? Сүүлийн бараг 14 оноос хойш тэгээ нэг хэсэг бол 14 оноос нэг завсралж нэг болоод 17 8 оноос хойш бол юм тууштай болсон төө. Архив бол ер нь тэгэл өдөр алгасахгүй гэдэгтэй адилхан ер нь тэгэл таарлцсан хүнтэйгээ найз болол. Архины найзууд чи хүрээ их том шүү дээ. Сайхан найзууд ингээл байлаа гэж бодоход чинь ер нь гол найзууд нь ерөөсөө архины найзууд л байгаа юм чинь. Тэгэл хүмүүс чинь ах дүүнэр тэгэл ер нь найз нөхөд гэдэг хүмүүс чинь ер нь сайхан явж байхад яг миний найзал гэдэг байсан мөртлөө тэгэл жоохон уруудаал нэг доош ороод ирэнгүүтэл тэгэл бүх хүмүүс нэг зайгаа барьдаг гэдэг шүү дээ. Эхлээл нэг 5 цаасаар юм утсаа аваад тусалдаг байсан бол сүүлдээ бүр утсаа болоо гэлох. Тэгэл өдөр нь таарсан нүрээ буруулаад эргэж бараг зүхтаа налгүй тэгж явдаг. Тэр буруу юм зүйлд миний өөрөө л буруу л даа бас тэгээд арх гэдэг зүйлийг хэмжээнээс нь өөрийнхөө хэмжээнээс хитэртэл хэрэгэлсэн хор оршиг нь л энэ бодлоо гэж боддоо шүү дээ. Бүлтэй Гэр бүлтэй байсан. Тий. хизээс салсан, юунаас салсан? Тэгэл ер нь гол юм л тэгэл одоо энэ архинаас л болсон баг тоо. Хүүхдээ Хүүхдээ, хоёр хүүхэдтэй. Тэгээд тэдэртэй ч одоо нэг архитаар сууж байхдаа тэдэртэй бас төвд учруулаад яах вэ? Өөрөө ингэж л энэ замыг сонгосон гэж бодвол ер нь гэсвэл тэгэл архинд бас сайн усаа авсан. Тэгээд аав ээжээрээ борхон болсноос хойш бас тэг нэг хажуудах хүн хажууд нэг хүн хэлий гэсэн хүн байхгүй болцгоо чи хүн яг нэг өөрийн гэсэн зориггүй болцдог юм байл л дээ. За одоо би яа тэрөөсөө өнөөдөр л би л ерөөсөө гэсэн нэг бодлын өөрийн амжихан бодолтой болцдог юм. За би өнөөдөр ингээ архиал болж болоо тэднэрт бол хамаалга. Тэгэл ах мах бол ихч мэгчэл уцаар яриад уулзаж уучраал тэгэл хилтгэл байсан л та. За чи одоо болчихвол та чи одоо ингэж явах хүн биш те. Дутуу уснага нэр эцэгээ нэрийг бод. Чи өөрийнхөө нэрийг бод гэл ер нь тэгэл бодож байгаа. Тийм хүний өвгийг өг гэж бодохгүй. Хүний өг авахаа болцсон тийм болчтой юм л. Орцонд хонох үедээ хоноол. Тэгэл найз нөхөд бол нэг хоёр л хонолж байгаа юм чинь. За нэг хоёр хонолно. Тэгээ хүний аяыг хараалаад хөвтөөд байна гэж байхгүй. Тэгэл ерөөсөө гудамны амьдрал гэдэг чинь л тэгэл. Ер нь бол нэг сүүлийн нэг 3-4 жил бол гудамд байсан бас. Өглөн яах вэ? Өглөн тэгэл одоо аль гайгүй орц юунд нэг төр зур нэг тэгээ орцсон умдна гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Тэгэл нэг хүн гэдэг чинь тэгэл чимээ нартай тэр байдал нь хөөгдөн. Тэгэл нэг ганц хоёр гайгүй хүмүүстэйгээ таарлах юм бол нэг буудал модал хонох ш. Нэг өдрийн байдлаар хонох гэж бодно. Тэгэл нэг хүн амттай таарлах найз нөхөд таарлсан ч гэсэн гэрт нь очоо нэг өсрөөл нэг 2 хонол их юм да. Тэгэл ерөөсөө зориггүй л ерөөсөө тийм л ерөөсөө ганц явж байгаа зүйл нь бол ерөөсөө архил карманд байвал тэгэл болж байгаа ерөөсөө. Хоол унд
Мөнгийг үл тэгэл одоо тэгээд таньдаг хүн амьтнаас гуйна. Тэгээ нэг хаяа нас нэг гай хүмүүс тааралддаг шүү дээ нэг ингээл жоох ингээл даарч хөрцсөн тийм байсан хүмүүс их өрөвд манай энэ монголчууд бас хаяа хүмүүс их өрөвд юм шиг үлээ зайл. За энэ залуу ингээл яаж тэгэл нэг хүмүүсийн бас нэг юм нэг засмаас өвөл мөлж нэг таньдаг газруудынхаа нэг үүдний засмасын шүрдэж өгнө. Юм хийцэж өгнө гээл. Тэгэхээр нөгөө хүмүүс ч нэг 5-10 цаас өгн за. Гэтэ арх авч уугаарай гэж өгдөг юм л да. Хоолоо аваад ичээр халуун аваад уучаараа тэгэр ингэрэй гэж хэлдэг. Тэгэл тэр нь бол ерөөс худлаа шүү дээ. Цаашаа хоёр алхаад дэлгүүрлөө орол нөгөөтгөө л авч байгаа. Тэрийг л уучих юм бол тэгэл болчихж байгаа. Тийм л амьдралтай ер нь явсан дөө. Залгуулаад идээд нөгөөх үү? Оо нөө. Ерөөсөө ер нь арихгүй л тэгэл ерөөс байх болчихж байгаа юм чинь. Яг тэр эрүүл өдөр гэж байхгүй шүү дээ. Жохоо арих гарах юм бол толгоо өдөл тэгэл нөгөө нэг бүр нэг тийм цаанаас нь нэхэд идэг юм байдаг шүү дээ. Би тэгж ойлгосон шүү дээ. Ер нь арих ууж байгаа хугацаанд тэгэл ер нь арихнаас ингээл жоохон гарчих юм. Тэгэл ерөөсөө ингээл арих ууж хугацаанд бол ерөөсөө ингээд яг ингээ эрүүл бол нэг шартна гэдэг зүйл дээр очиод ингээл ирэхээр юу хийх вэ? За хэнийг худлаа ярьж хинээс мөнгө авах уу? Хинд худлаа ярьж хинээс яаж тэх үү ингэхүү гэсэн бодол ерөөсөө ороод ирж байгаа. Архиныг мөнгө олохын төлөө ерөөсөө за яах вэ? За тэх үү ерөөсөө тэгэл нөө эцсийн цэг гэж тэгэл нэг хог мог түүж тушаан одоо юугаач нөх хувьд тэгж амьдралаар явсан. Улаатар нийгэм хамгааллын засгийн төвд хизээ ирлээ? 2022 онд. Ирээд одоо 3 дахь жилдээ болж байна гэсэн үг. Орон гарan. Тэгэл нэг гайгүй тэнхрээд ирэх нэг сар мар болоод буцаад гараа өвчтэн. Гараа таачих уу? Наран туул завхарна. Тэгэл тэн дээр ууж байгаа. Тэгэл нэг цагдаа ажлаар ингээд эргэл ороод ирдэ. Тэгэл нэг дээдлэн дэвчтэй 3 сар болно. Тэгэл буцаад гараа өвчтэй. Дахиад нэг цагдаа ажлаар ороод ирдэ. Тэгж явсараад 2 жил гараа болчих. Аль нутаг гэлээ болоотар? Төв аймгийн лөнгөх. За хинтэйгээ амьдэрдэг. Ээж. Талиас дүүгүүх хоёртой л амьд. Ах дүү. Ах дүү байгаа дээр нэг ахтай дороо. Нэг ихтэй дүүтэй тэрний доотлын нөгөө өнгөрч. Тэгээ отгон дүү нээд. За яагаад архинд орчих вэ? 25 нас хүрээд нэг тал харавчсан юм уу гэж. Дагж руугаа тоос хорж охиудсан гэж ярьдیں۔ Тэгээд наагуу тэр үедээгүй юу? Тэр сайн сандгүй маань. Үнтэй муудалцал юм шиг лээ. Тэгээд дагж руугаа тоос хорж охиудсан гэж. Тэгээд одоо энэ баруун тал саажилттай болсон. Тэгэл тэрнээс хойш авгаа өгч салаа явсан. Одоо энэ нэг дайлуун жил авгаа өгч авгаагаас авгаагийн буруус гэж байх хэрэгтэй. Тэгээ залхахаар одоо юунтэй яаж явах өөрийг ажлын хүүхдээ явах уу гэл. Тэгээ авгаагаас бас дайлунд нөөцлөхгүй чи. Хэдэн хүүхэдтэй? Нэг байдтай. Одоо хэдэн насны ярьч юм? Одоо энэ жил цэрэгтэй болсон л явсан баха. Одоо 18 настай. Архинаас олж гэр бүлээ салгаж өөр архинаас олж алдсан зүйл юу вэ өөртөө чинь? Алдсан юм уу? Одоо тэгээд өрөөл татах гавлаа. Дээр нэг шүүд ингэж хорхойд ийм хаттай нэг намд тул дээрээс ингэж зөвсөлтөнд ороод бас нэг сар гараар эвлэх төвч. Тэгээ одоо хамаг залуун сал архинд зориулчих шүү дээ. Тэр одоо 25-таагаас хойш 20 жил архи болсон гэсэн үг үү? 15 жил. 41-т 16 жил. Гайг болчдөг байсан. Тэгээ сүйдээ архиар шараа тайлж сураад. Тэгэл тэрнээс хойш байн гуудаг байсан. Ухаараад хэд хоног дараалж явах уу? Би чинь одоо тэгэл хөл гараа хөлдөөсөн гэж ухарч байна. Ихэнх жилийн гадуур. Орцоор оноглоод тэгэл.
Архины мөнгөө хаанаас олох вэ? Архины мөнгө одоо тэгэл лаа жил цуглуулаад тушаана. Тэгээд болох нөгөө зах дээр ингээд нөгөө хүмүүс Эрдэнэсээ арал гэж яддаг байхгүй. Тэн дээр юм цуглуулна тэгэл гар утсан олдоод авич өгөөл. Өглөө тэгээ шараад альцсан болохгүй нөгөө шилаас түгээл тэгэл нөгөө тавид тушаагаал шараад тайлжин. Тэгээд болохгүй нь одоо болгож тэгээ хийсэн. Ийстэ аяач тийм үү. Тэгэл нэг ажилчтай ярьдаг юм миний уухгүй гэдэг. Одоо баярлдаг л шүүлэр ханд. Ээжигээ их зовоосон уу? Ээжигээ их зовоосон. Юм зарж уудаг байсан биш. Нуугаад яах вэ? Юуг ин зарж явах вэ? Хайлт ээж юм яриад. Ямар ч би нэг удаа тэр цонхны ухаан 20,000-аас авч тэрийг л амар тод сандын тэр миний жийсэн дүр тодоос тодол сэтгэлээ тэрэндээ харамсаад дайрах ууц юм чинь тэгэл юу эсвэл хийдэг юм л дээ. Настай лээ та өөрийгөө танилцуулаад. 53 настай миний нэр Ванчгийн Батбаяр. Би Улсын багш их сургуулийн 6 анги төгссөн. 6-ын багш зураач мэргэжилтэй. Мэргэжлэрийг боловсролын байгууллагад 12 жил багшийн ажил хийлээ. Тэгээд тэрнээс хойш хойр ажлууд уран бүтээлч гэсэн нэрийн дараа бүтээлээ төрөөд явж байгаа. За нутаг ус хаанах вэ? Би ч Говьлтай аймгийн уугуул. За. Тэг нутгаас гараад удаж байгаа олон жил болж байна. Нах дус хамаатан садан байгаа юу? Байгаа. Манай том ах байна, том гүчмаар байна. Баг харилцаа холбоотой байдаг. Нийтдээ санаа зовхороо байн гоцсон. Санаа тавны яаж хийж нэг ганц санаа санаагийн зовоод хүн надад бий болчиход байгаа ч сүүлийн үед бол тийм ээ. Өтөд ах дуу хамаатан садан байгаа юу? Хоёр ихч маань би. Төрсөн. За ихээс хэдүүлээ энэ та. Би ч одоо ихээс өгн эсвүлээ. Болоолаа. Тий. Эсвүлээ байсан. Одоо тэгээд $7 үлдчихэж байна. Төгсөөд би чинь сайхан сургуульд орлоо, хамт олон сайхан хүлээж явлаа. Тэр үед чинь бол нэг хайхтар уудаг, гээд нэвтэрчдэг, цаашаа агчдаг тийм байгаагүй шүү дээ. Хамт олон дотор хаяа нэг уулзталлаг болдог, тэр үеэр уучдаг байсан. За тэгэл үлдээ бие дагаад гарлаа. Нэг уран бүтээлээ хийлээ, өөрийгөө сайхан гэж бодно, мундаг гэж бодно тийм ээ. Гэж бас нэг шүлэг 18-ыг оролдож гэн хажуугаар нь уран зураг хийчин өөрийнхөө бүхэл талын боломжтой болцоотой гэж харна. За намайг сайхан хөөргөдөг, хөгжөөдөг хүмүүс гарч ирнэ, хүрээллүүд бий болно. Би тэр арай өөр юм биш үү гэж бодож эхэлнэ. Тэр үеэс нэг архины давалгаа чинь эхэлнэ. Тэгээ чи баг багаар аач мааж бар хүнийг ингээ мэрж тасгасаа байгаа сүултээ саач хагцсан аргагүй ингээ хавханд хийчдэг зүйл чинь бол тийм архилэгдэг юм байсан биш үү? Одоо дадлахаас үгүй 30 жилийг л би архитай үндсэндээ маш ширүү холбож өнгөрүүллээ шүү дээ. Сайхан боломжуудыг болцоо сайхан хүнтэй суугаад амьдрах тэр сайхан боломжуудыг алдчихлаа. Амьдралдаа мөрөөдөж явсан сайхан мөрөөдлүүд байхгүй боллоо. Тийм ээ. Тэр бүгдийг юунаас болсон миний нөгөө нөхрөж явсан найз нөхдийнхөө уруудтгаар өөрийнхөө дур сонирхлоор тухайн үедээ сайхан хийдэж шүү гэдээ уулж явсан арх банд байхгүй болголоо шүү. Гэхдээ би энд одоо бол яг одооний энэ үнцэг нөхцөл дээрээс би одоо нэг айхтар гутраад нэгд алдсан цаг хугацааг эргэждэх боломжгүй ч гэсэн одоо ийм сайхан бололцоо гарч ирж байгаа үед би энэ эдгээр татгалзаад өөр хайдуудыг шинээр дахиад сайхан хүчтэйгээр босгоод ирээ. Дахиад шинээр мөрөөдөл бий болгоод мөрөөдөлтөй хүрээ. Яг л болохгүй нас 50 гартан ч гэсэн би өөрөө залуу гэж боддог шүү дээ. Бас бол 50 оюун санааны явд хүн залуугаараа байж бол ер нь оюун санаа залуу багтал бүх юм болно. Тийм сэтгэлгээ залуу байвал болно. Ингэж л бодож байгаа. Шинэ мөрөөдөлтөй хүрэн сайхан босоод ирнэ гэж бодож байгаа. 30 жилийн өмнө хүсэл мөрөөдөл цаг хугацаа алдсан гэж бодож байна. Өөр та бас архинаас олж юуг илүү их алдсан гэж бодож байна. Одоо цаг хугацаа юм хажуу болчлоо. Тэр үтэн сайхан өргөхтэй болоод өсөж өдөөдгөөд тэгээд өргөхтэй болцсон байсан бол миний амьдрал бас өөрчлөх байсан юм билүү? Өргөхтэй харсан хүний бодол санааг өөрчлөх байсан юм билүү?
Тийм ээ. Тийм болцоонууд байсан тэр болцоо гээгдсэн шүү дээ. Энэ бол миний том харамсал шүү дээ. Хүн болсон юм тийм. Одоо шажтаагүй байх л гэж бодож байгаа шүү дээ. Тийм ээ. Гэхдээ үе тэнгийнхээ харахад хүүхдүүд нь сайхан том болцсон. Аав ээжийн өргөөд, заавал өргөөд галбгүй л дээ. Аав ээжтэй ач буйны харуулад сайхан болоод ороод ирж харахад надад атаархал төрдөг. Надад ийм боломжууд байсан. Энийг би бүгдийг алдсан байхгүй. Алдсан. Маш харамсалтай. Магадгүй зарим өвөө эмээ болцсон. Телевизэний Ихнэн ч гэсэн. Тэ өвөө эмээ болцсон. Амьдрал нь зүгээр сайхан өнөр өтгөн. Тэр чинь амьдралын гоё халуун дулаан уур амьсгал өнөр гэж байт юм билээ. Найз нөхдөйхөөр орно, өөр хүүхдэн томорцсон, ачсээгээ тэврээд ирсэн. За энэ манай одоо энэ би ч одоо найз нь өвөө болцлоо ш нэг яриа суужгаад гэр дүр ингээл халуун дулаан амьдрал буцлаа. Тэрний нэг гоё өнөр гоё тийм нэг тогтон амгалан байт гэдэг нь миний сэтгэлийг маш хэмжүүлдэг шүү дээ. Амар гоё юм хэн дөрмө. Нөгөө одоо хувцсанараа энийг үнс. Гадвал би яг годомсноос ирж байгаа шүү. Ой тэр одоо ийм годомсноос одоо хоорондоо нөгөө ийм одоо шүү сайхан биш үү. За. Өндөө энийг үнсчихгүй зөндөө яагаад. Та хэд хоног гадуур хонсъё? Замшин сараас ууш гэл орчин. За энэ шинэ өмнө гэсэн та хүмүүс. Шинэ хүмүүс байгаа юм байдаг үү? За та чихний юм чинь би Сүдэн хаачны таавчны тавч болж. Дотор орохоор юу байгаа? Усанд орох газар байгаа. Та оронгуудаа орчоорой. За усанд. Тэгээ тэндээс өндөр чанжид дөө тань. Метр 60 таа. За чинь баа. Зинэ та тэн дээр үзэж байгаа шүү. Гэрээ энэ энэгээрээ юу? Чингэлтэй энэгээрээ юу? Энд тэгвэл та. Одоо хүн ярихгүй байна. Тэр үгдээс ярьж. Одоо годомжинд дээр. Годомжинд гэрээсээ гараач юм байна. За хоёлаа ямар ч байсан холбогдсон тэгээ таныг би хайж агаад олоод уцаахлуу гэсэн авсан. Тэгээд хэд хоногийн дараа та жоохон 3-4 хоногийн дараа ирснээс хойш нэлээ олон хоног бас тань руу ирсэн тий. Та яагаад уцаахгүй байсан бас чигтэр Юу яад юм бэ наа энэ? Бас хүн чинь бас нөгөөтөө эргэлздэг юм байл та нөгөө би бас надад бодох хугацаа байсан. Тэгээ нэг жоохон бодох хугацаа би юу одоо ийшээ ингээд орох уу, болох уу, сэтгэлийн тийм хийгээрээ одоо гарах уу, чадах болов яах бол гэдэг. Тэгсэн харин найз маань ундрах гэдэг найз маань харин манай хүн чинь сэтгэл зүйч байхгүй. Тэгээд үе чи ороор одоо тэртээ тэргүү чи тэрийг ачаа ачин лайв хийгээ бичлэг хийгээд дайрагчин гэдгийг хүн болгон зарлцсан юм чи одоо өөрөөсөө юунд ачтий. Амьдралаа өөрчлөх чи бойл зүгээр чи одоо өөрөө хийн ямар юу хийлгэж үчи зүгээр ор чи өөрөө баг арчаагүй л иргэжтэй намаа загнаад байгаа байхгүй нөө ирчүүдийн найз нар л юм. Тэгээ би харин таны өөрөө чинь заацыг би норой гэдэг өнөөдөр зориглоод ирж байгаа юм. Одоо ер нь гэхдээ би өөрөө архитектаа тэмцэе гэж дотроо бодоод байна л да. Одоо айгүй сайхан таашин бүү манай аймаг тэтгэр бүр тавар айгүй гоё болно. Тэгж байгаа л асуудлаа шийдэн штэ. За. Манай сэтгэл зүйчтэй сэтгэл засалд ороорой. Одоо ч өөртөө итгэх итгэлэг болоод ав. Тэгэхээр болохгүй юм юусаа байхгүй. За. За яг. Гол унаас бооддаг гинэ. Өөртөө зориг тавихгүй бол асууж болохгүй байгаад ирсэн. Баларцсан болж байна. Шээгээ шээ. Жи үстэй жиж байгаа. Тий, жи зэмлээ. Нилээл зөрөгтэй хүмүүс юм. Тэгвэл хэцүү. Зүрх сэтгэл хоосон, гал хүсгүй зугсаг, зөвчг байхгүй, хаашаа нуухаач мэдэхгүй. Өөрөөгөө нэг засаа гэсэн бас энэ зүйлээс нэг жоохон амжирыг гэсэн бас бодол. Өөртөө зориг тавьчаал ерөнхийдөө явж байгаа. Аль бухаар ямар боддог вэ? Өөр юм дээр хатлаа. Одоо заастаа уухгүй тэглэлээж болж байна. Би ороод нэг сараас амар ичсэн шүү дээ. Үүрчтэй татаад үүс. Шалмууд тий. Үүсдэг шүү. Би чи яг нэг сэтгэлээ зориулах юм бол амар байгаа байхгүй. Сарс
сар сарын хугацаанд бол байнгын үйлчлүүлэгчтэй бол